Баталгаагүй тээврийн хэрэгсэл, баталгаагүй амь. Амь нас эрүүл мэндэ эрсдэлд оруулсан ч хараагүй, сонсоогүй мэт амьдрсаар байх уу? Жил бүр мотоциклд осолдсон хүмүүсийн тоо сүүлийн 5 жилд 1171 хүн бэртэж гэмтэж 630 хүн амь насаа алдсан. Энэ тоо жил ирэх тусам өссөөр л байх уу? Зориултаар нь хэрэглэх гэдэг үг үйлчилдэггүй. Хятад мотоцикл таны хөдөлмөрийг хөнгөвчлөх мэт боловч яг үнэндээ үхэлд хүрэх аюул занал хийсээр л. Мотоцикл нь асфальтсан замд тохиромжтой тээврийн хэрэгсэл юм. Гэтэл орон нутгийн замд хэн дуртай нь баталгаагүй замаар хамгаалах хэрэгсэлгүй. Хурд хэтрүүлэн согтурал хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэлж олоодох нь хэвийн үзэгдэл болж. Энэ бүх зүйлийн ард амь нас, эрүүл мэндэ хутганы хэрэн дээр үргэлж үлдээсээр байна. Та бид үүнийг зогсоож чадна. Сонголт зөвхөн таны гарт.